Оюу толгойн сонсгол эхлэхэд 3 хоног үлдлээ. Тэгвэл энэ сонсголд гэрчээр дуудагдсан төрийн өндөр албан тушаал ашиж байсан эрхмүүд оролцож тайлбар өгнө гэдгийг илэрхийлж эхлээд байна. За нэгээсэндээ эх 7 хоногт Монголын ард түмэн дэлхийд эхний дөрөвт ордог зэсалтны ордоосоо яагаад ашиг хүртэж чадалгүй 18 жил өнгөрсөн тухай бүрэн дүүрэн мэдээлэл авч тодорхой дүгнэлт хийх боломж бүрднэ гэсэн хүлээлт өсөж байна. Ер нь иргэд бол нэг ийм ойлголттой оюутлогоо гэрэл гэдэг нэг ийм ойлголт байдаг. Гэтэл энэ дотроо ямар гэрээнүүд байдаг. Жишээлбэл хөрөнгө оруулалтын гэрээ гэж ямар гэрээ. Энд юуг тусгасан үйл ажиллагааны асуудал нь байгаа мó байхгүй мó. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж ямар гэрээ байдаг. Энийг яаж байгуулсан, яагаад нууцд авахулсан гэдэргээд олон асуултууд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг зөв зүйтэй үнэн бодит талаас нь бол хүрэх ёстой. Анханасаа оюутлогын гэрээ хийхдээ одоо тухайлбал тэзүүгүй байсан гэдэг асуудал байж наривчилсан. Тийм болохоор тэн дээр одоо тэзүүгүй зүйл дээр Монгол улсын эрх ашиг хангадаж хилцээрээ эрх ашиг хангаж оновчтой хийнэ гэдэг бол байх боломжгүй зүйл гэдэг ихнээсээ. За тэгээ мэдээж гэрээ байгуулснаас хойш гэрээний дагуу бас цаатлан үүргээ биелүүлээгүй асуудлууд ч байдаг. Зардлаа өсгсөн гэдэг маш олон асуудлууд энэ 16 жилийн хугацаанд процесс болгон дээр л асуудлууд бас гарч ирсэн. За хамгийн сүүлд гэдэг та бүхэн мэдж байгаа Дубан гэрээний асуудал цуцалсан гэж хэлдэг Монголын талаас. Гэтэл нөгөө Риогийн талаас бол цуцлаг өчн төгөлдрөгөд 2 тэрбум орчим долларын зардал гаргаад хэрэгжүүлсэн байх жишээтэй. Би бас гишүүний хувьд хардж байгаа юм болохоор яг энэ үед ингээд улс төр аягүй ширүүсдэг. Бид нар өөр юмдаа анхаарч явах хооронд энэ гэрээн дээр анхаарч чадахгүй бас юм нөхцөл байдал ажиглагдаад байгаа харагддаг. Тэгээд бас энэ оюун толгой сонсгол дуудахгүй болох гэж ингээд сонсгол дээр хүмүүс идэвхтэй оролцож яг энэ гэрээний асуудлуудыг аягүй сайн харж тунгааж бодоосоо гэж бодож. Оюутлогын гэрээ болоод түүнийг хэрэгжүүлэх явцад булхай төврийн шинжтэй олон асуудлууд үүсч байсныг энэ сонсголоор эргэн сануулж учир шалтгааныг нийт дийл болгох юм а. Түүнчлэн оюутлогын бүлэг ордын нийт баялагын 30% багтаж байгаа онтрогийн лиценз дээрч монголчууд хувь эзэмшлийг тог хөрч өмнөх алдаагаа давтахгүй байхад энэ удаагийн сонсгол чухал үнэтэй юм а. За сонсголд ерөнхийлөгч асан баагуун Дэнх баяр элбэгдэрч нар мөн ерхий сайдаар ажиллаж байсан Алтан хуйг баяр сайхан бэлэг Эрдэнэбат нарын 7 эрхэм мөн сангийн сайдсан баяр цогт эрчим хүчний сайдаас зориг тэргүүтэй 10 гаруй сайдууд болон тухайн улсын хурлд сууж байсан 38 гишүүн гээд нийтдээ 300 хүн дурдсан юм а. За эдгээрээс дийлэх гэрчүүд нь биешлэн оролцож тайлбаруудаа өгөхөө илэрхийлээд байна. За тухайлбал сангийн сайд асан баяр цогт, ерхий сайд асан баяр нар оролцох боломжтойгоо илэрхийлжээ.